Сая бас дахиад нэг та нар мэдхөх төмөн ишгт ингээд аялж уулзлаа компани захин Эрдэнэ туяа гэдэг. Одоо бас 12 жил гараа ажилласан баг. Бас хөл хөвгттэй. Эмэгтэй сая өглөө шөнө гэрээс нь 4 цагаас орвчлаад сая байцаалтаа өмнөд авчид бас 20 гээд аваа явчихсан. Ингээ үндсэндээ гамин цэргийн дарсан өдрөө ингээд бас нэг эмэгтэй бас хөвгттэй шүү дээ. 2 өдрийн өмнө бол тэр төвшин жаргал гээд бас яаман дээр миний туслах байсан эмэгтэй бас баривчлаад одоо шүүх хурлан болоод сунганд гээд байна. Сунгах одоо юу гэдэг нь одоо хүүл хөвгтөн ч хэцүү шүү дээ. Хүүхд нь одоо ингээд чи яаж яана гэхээр манай одоо энэ Монгол улсыг хөгжүүлэх гээд энэ төмөр замаа бариад цаашаа тэгээд эрдэнчиг үйлдвэр барина гэсэн энэ хүсэл зорилготой олон хүмүүсийг ингэж нухчиж тарж байгаа юм байна л да. Тэрний төлөөд өгч нь би. Тэгээд одоо манай 5 та нар мэдж байгаа Батцаа гэдэг Батцааг 5 сар гарan мөрдөн цугдгаж тамалсан. 4 задууг одоо бид нар гадаадд одоо Монголд оруулж ирч чадахгүй ингээ интерполоор хайгтаад явж байгаа. Энэ дандаа надтай одоо ажиллаж байсан залууч. Ингээд ирчүүдийн нухалж чадахгүй болохоор хөл эмхтэйчүүд рүү орж ийн л тэр туслах нарийн бичгүүдээс юу гарах юм бэ? Та нар ирэх мэдл байхгүй тийм ээ. Тэгээд одоо юу гэх гээд байна гэхээр ирчүүдийн нугалж чадахгүй болохоор эмхтэйчүүд тэр тусмаа өхүүл одоо хүүхдтэйчүүдээ нарж одоо сэтгэл санаа гарал дайрч байгаа юм байна л да. Нөө та нар бол гол юм мэдж байгаа. 5 толгойг 60 жил тэгээд цаашлуу 100 жилээр одоо гадны компанид өгөх гэсэн энэ орлогыг илчилснийхаа төлөө ийм одоо эрүү шүүлтэнд орж байна гэж та. Би бол удаа дараа хэлдэг энэ бол ингээд одоо бүх юм илэрч байх шиг байна. Таныг бас шалгаж байгаа гэсэн ойлгох. Шалгаж. Би өөрөө очиж шалгуулсан. За шалгуулъя. Яагаад гэвэл намайг тойрсон хүмүүсийг тамлаад байгаа бол би тэр асуугаад байгаа юм чи бүгдийг нь асууя гэдэг. Тэр бүх материалын ганц хөтөөр аваачаа бүгдийг наабайг өгсөн. Энэ шалгалтанд бүх юм тодорхой байгаа. Ингээд юм гарахгүй болохоор нь одоо өөр юм руу орж шít. Энэ бол төмөр замтай холбоотой. Төмөр замаас юм гараагүй. 5 сар шалгадаа. Шалгаад ах юм юу гэдэг. Эдсэн уус юм байхгүй. Энийг бол арга хувьяасаа ч мөнгө гаргаа явж ирсэн байна. Төвшин жаргалыг нэг хуурамч орчгоор бэлдсэн гэсэн сэжүүрээр өдргээд байгаа. Тэр хүн юуныхаа хуурамч чигээр өдрөг. Тэр чинь тэр хуурамч чиг үнд ямар зорилгот одоо нөхөр нь энд сууж байна. Тэр хүнээс нь асуухгүй зорилго нь юу вэ? Төвшин жаргалтай хэдэн жил хамтарч ажиллаж байгаа юм? За 2 яам дамжсан гэж бараг 6-7 жил бохоо. Таны өнөөдрийн баримтчилдаг нь бол 10 хэдэн жил. Хоёр хүүхэд өгдөг юм ярьж байна шүү дээ. таны өмгөөлөж бүрэг Баатар Тийм тэр ажилласан компани юм билээ. Би тэднийг мэдэхгүй тэр чинь төрийн нарийн хийн. Тэр компани би одоо сүүл сонсоод бол бас мөнгөө гүйцэж аваагүй байна. Монгол улсад ажил хийж өгчөөд мөнгө аваагүй компани цагирлуудыг ойрлж чирүүлээд ойрлуулуулаа гэж аваа явж байгаа. Төмөр замын төсөл дээр хвчлэн гадны компаниудыг тендер шалгуулсан. Гэхдээ дандаа бүгд бичгээр хуурамч усаа гэдэг. Хуурамч юмар явдаг. Надад тийм ой сэтгэхүй байхгүй. Одоо тэр хуурамч юмсан явдаг илжилснийхэн төлөө юм болж байгаа. Талергийн газраас юу ч гараагүй болохоор таныг ямар улс төржүүллээ гэдэг бас юм дүнд болж байна. Улс төр ирэх хэрэгтэй. Улс төр шүү дээ. Монгол улсыг олон жилээр эдийн засгийн хараат болгоод хүчгүүдүүлээд, тамиргуудуулаад санхүүгийн эдийн засгийн ямар чадамжгүй болсны дараа хүссэн зүйлээ хийн шүү дээ. Энэ улс төрийн хэрэг шүү дээ. Энийг илжсэний төлөөд ингэж байгаа. Энийг та нар сайн ярьж өгөөрэй. Таны таамаглаж байгаа хүн баа юм тэгвэл? Юг. Байнга л ярьдаг шүү дээ. Энэ нүүрстэй нам гэдэг намрууд шургуулсан. Энийг би одоо удахгүй ингэж илжлээд яриад явна. За байл. Одоо энэ шүүх хурал болж байна. Энэ одоо сонгох хурал болж байна. Харж лээ. Монголын цагдаа хөхүүл эмэгтэйчүүдийг яаж хорж хүчээ үзүүлдэг энэ гамин цэргийг ялсан өдөр хараа зүмэр.